Бүтэнд нь өглөөний өдрийн орой мэнд хүргэе. Тэгээд бас ташрамд шинэ цагаан сар боллоо. Тэгээд сүрээр дарагч хэмээх гал морин жилийн мэндийг бас давхар хүргэе. За өнөөдрийн дугаарт зочинтой 2 дахь дугаарт манай 100 дараа найз оролцох гэж байна. Тэгээд за юу вэ? Ажил хэрэг тавлаг. Би бол бас лавга шиг пим юу юм болж үзсэн. Яг опс тэрийг яхаар чинь. Гарч байгаа пим уугаа чиж болно. Тэгээ юу ч хоёлаа 30 минут манчтан ер нь бол 30 минутанд багтаагаад хий гэж бодож байгаа. Хитрхи хэм ярихаар өөр айгүй их болчтой байхгүй. Тэгээд 30 минутанд ийм 2 сэдвийн тухай ярих гэж бодож байна. За эхний ээлжинд чиний ажиллаж байгаа компани тухай ямар үйл ажиллагаа явуулдаг, одоо ямар төсөл дээр ажиллаж байна. За дараа нь Монгол дахта банкны салбарт ажиллаж исэн юм чинь сүүлийн үед бас нэлээд гадны банк орж ирвэл ямар байх вэ их үгээл юмнууд яригдаад байгаа шиг. Тэр талаар өөрсдийнхөө үзэл бодлыг сайхан илэрхийлэх тохоо. За тэгээд өөрийгөө ер нь танилцуулаад явсан зүгээр юм шиг байлаа. Нөгөө эхний үн дээр жоохон танилцуулахгүй явсан. Тэгээд өөрийгөө товчхон танилцуулчихгүй. Их сургуулиас авахуулаад. Тэгээд би Давтаа хөхтэй 100 дараа гэдэг. Тэгээд Улаанбаатарт төрж өссөн. Тэгээд Монголд бакалавр эдийн засгаа төгссөн. Энд хурж ирээд боловсролын хувьд энд хурж ирээд Энтхийн коллежийг нэгтлэн бизнес менежментээр төгссөн. Дараа нь энэ Бүргэнландын их сургуулийг бизнес удирдлага санхүүгээр мастер төгссөн. Эсвэл олон юм амжилж тий. Тэгээд өөр сонголт байхгүй. Тий. Амаргүй тий сургууль төгсөх гэдэг бол. Амаргүй. Тэгээд дараа нь яг сургууль төгсчөөд ажил олно гэдэг бол бас нэг даваа шүү дээ тий. Тэгээ Монголд яг бакалавра төгсчөөд төгсгөөс өмнө ч гэсэн голлон танкнд ажиллаж байсан. 5 жил хагас. Зээл эрсдэл тэгэл мэлэр ахвалс бүгдийг хийсэн. Энд болохоор би ч 20 он сургуулийг төгсчээ. Тэгээд Монгол явахгүй явж чадаагүй шүү дээ. Чи мэдээ. Тэмдэглэгээ. Тэгээд чадахгүй. Тэгээ 21 онд эд компанид ажилд орсон. Манай компани ч болохоор Parkram Virtual буюу юм паркинг зогсоолын бизнест ажилладаг. Үйл хөдлөх салбарын компани байгаа. Тэгээ энэ компанид болохоор би санхүүгийн төлөлтийн менежер байдаг. Энэ паркинг, best parking гэдэг нь шүү дээ. Best in parking. Энэ би нэг яг зүгээр хальт сонирхоод үзэхгүй хоёлаа ярилцлага хийж байгаа учраас бас нэлээд олон улсад байх шиг зөвхөн Австрид биш одоо зүүн Европ, зүүн өмнөд Европ. За тэгээд Централ зүүн тийм Итали, Австрид ер нь ихэнх юмнууд нь бид зогсоолууд нь байх шиг байна тий. Тийм аагч нь болохоор яг бүрэгдэхүүн групп байгаа. Brighton дээр Immobility групп гэдэг байгаа. Энийн нэг салбар охин компани, салбар охин групп. Нөгөө групп нь болохоор бүр яг үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр зочд буудал модал гэдэг том төслүүдтэй. Бариад байна уу? Одоо яг ямар үйл ажиллагаа явуулж байна? Одоо яг манай үндсэн паркинг болохоор 4 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Барьж байгаа. Хоёрт нь болохоор ингээд түрээсэлж ажиллаж байгаа. Гуравт нь болохоор менежментийн хийж ажиллаж байгаа. Дөрөвт нь болохоор ингээд одоо консес гэж ярьдаг та. Засгийн газартай хамтарч ажилладаг. Тийм 4 үндсэн чиглэлтэй. Тэгээд Австри, Итали, Хорват гэсэн 3 үндсэн core бизнестэй 3 үндсэн. Тэгээ үлдэгт нь болохоор Серб, Албан, Словак, Швейцар гэсэн улсууд тийм үүтэй салбаруудтай, салбар гаражуудтай. Айгүй энгийн бизнес, гаражийн бизнес. Түрээслэл. Тэгээд түрээслэл үйл ажиллагаа. Бараг нэг 100 орчим мянган зогсоолтой байна гэж ойлгох шүү дээ миний ойлгосноор. Тийм 100 мянган орчим зогсоолт 220 орчим гаражтай 100 мянган орчим зогсоолт. Тэгээ гараж түрээслэхээс гадна бас гаражаа за барьж ийн. Дээрэс нь тэр нөгөө нэг төлбөр тооцооны юмнуудыг бас давхар хийдэг юм шиг үлээ тий. Тэр нь болохоор сүүлийн 5-6 жил тийм болж байгаа. Одоо ер нь хөгжүүлээд байна. Ямар нэг бизнес ялангуяа энэ үйл хөдлөлттэй холбоотой бизнес ч иргэд дангаараа явахаргүй болцсон. Гараж гэж гараж гэдэг чинь зогсоол гэдэг чинь хотын нэг хэсэг. Хот гэдэг чинь одоо иргэд смарт сити гэдэг рүү явж Монголд ч гэсэн явж байгаа шүү дээ. Зогсоол хаана нэгдсэн системтэй зогсоол хаана тэр зогсоолгүй газар тавьсан машинууд торгуул хааш явж байна. Тэгээд энэ public transport нийтийн тээвэр
нийтийн тээврийн бүх юмуд ингээ бүгдийг ингээ нэг системээр базах гэдэг байгаа байхгүй базаад байгаа. Тэгэхээр team чиглэлийн 2 3 компанид хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Дээрээс нь бас яг энэ барилга руу орсон энэ гаражийн дотор цэцлийн нөгөө нэг гаражийн шал арай тустай байх хэвээр шалны тэр чиглэлийн компани руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Салбар зэрэг яваад байгаа. Тэгэхээр гараж чинь бас Монголд сайхан гараж зогсоол бариад байгаа боловч энэ чинь ер нь юмны доогоор ордог. Тип гараж гэж ярьдаг тий. Одоо газар доорх гараж гэсэн. Ил гараж байхгүй болчихно. Ил гаражийн тийм газрын дотор байхгүй шүү дээ. Тэр газар байвал тэнд зогсоол хийгдэх шаардлага байна. Яг бусад системүүдтэйг аягүй сайн холбогдох хэрэгтэй. Тэгээ бусад системүүд гэдэг нь юу гэхээр Монгол шиг газар доор нэг 3 метр л юм байгаа шүү дээ. Юу гэдэг те ус хоолойны дуу. Энд болохоор ч тийм байхгүй шүү дээ. Газар доор шүү өчнөө. Тэгэл баг 20 30 м зэрт нөгөө метро дотор очиж гүйж байгаа. Тэгээ тэрний цэглэм газар доор дахиад нэг хот байгаа байхгүй. Тэгэхээр бусадтайгаа амар сайн хамтран ажиллах. Хоёулаа холбоотой байх хэрэгтэй. Тэрнийхэн зардлаас өндөр. Яг манайх ер нь явандаа нөгөө сонголтын нөгдөг зарчмаар ч юм уу газар доорх одоо гаражийг тип гараж гэж яриалга германуудын тэрийг бас сонголтоор нь өхөл хэрэгтэй гэж би бол боддоо шүү дээ өвдө. Тэрнээс одоо зогсоол байхгүй байж торгуулийнхаа системийг эхлээд ажилуулад байдаг ч юм уу. Нэг бол Австрид жишээлбэл P+R гэж байдаг те. Parking ride гэдэг. Parking ride. Тэр чинь одоо нэг өсөндөө хотын цахаараа тийм паркинг зогсоолууд байждаг. Тэгээд хотын цахтай машина ирж парклчаад нөгөө public transport-оор төв рүүгээ явчих. Тийм боломж нөгөө сонголтод байгаад байгаа болохоор хүмүүс тэрийг ашиглаад байгаа байхгүй тий. Тэр угаасаа метротой улсын хийдэг л ажил. Тэгээ бид нар чинь нийтийн тээврийн сайн хөгжсөн. Хоёр дахь нэг юм тэр машин ашиглаад байгаа сэдв жоохон өөрчлөгдсөн. Машин ашиглаад байгаа шалтгаан чинь цаг гарч. Тийм бүтэн газар тэгээд төвчсөн ч хамаагүй машиндаа. Одоо хаана зогсоол машина тавьчаад ямарсан машиндаа тэгээд тэгэл байжсэн нэр. Тэр яг бүр том. Тэр одоо бүр том юм болоо явчих бах л та. Тэгээд төлөвлөгөө нь анханасаа ч одоо яаж ч явцсан дээрээс нь замбраагүй. Тэгвэл паркинг юуны паркингийн хувьд яхад би ч нөө санхүүгийн болгоны санхүүгийн л нэг ганц юм билээ. Яг паркинг хийхэд бусад бизнесүүдээс давуу тал нь юу гэхээр нэгдүгээр паркинг гэдэг чинь машин л зогсон тэнд нэг дулаан байгаад ах шаардлагатай тий. Тэнд нэг сайн юу гэрэл нь байнга асфальттай шаардлагагүй халуун ус хэрэггүй нойл хэрэггүй. Тэгээ байнгын цэвэрлэгээ засвар үйлчлэгээ баг хэрэггүй. Засвар үйлчлэл хэрэгтэй. Тэднэр нь маш давуу талыг болгодог. Нэг бариад авчих юм бол тэгэл зогсоолч тэгэл цагийн 2 3 евро зарим хотын дүүгээр 5 6 евроны зогсоолт байна. Маш боломжтой. Хамгийн зовлонтой ч яг одоо тийм шаардлагатай нь болохоор ихний хөрөнгө оруулалт аягүй шаарддаг. Маш их хэмжээний мөнгө оруулна. Тэгээ яг энэ Европын дэлхийн санхүүгийн систем корпорацууд яаж явдаг вэ гэхээр чи нэгэн тал туршлагатай нэгэн тал гаражууд барай авцсан бол чи дараагийн хөрөнгө оруулалт хийх гэж банк ингээ хангалттай санхүүж болж байна. Банк санхүүжилнэ гэдэг чинь чи одоо юу гэдэг те 10 сая еврого төгрөгөөр ч юм уу тэгээ гараж барьчлаа. Тэгээд хизээ төлөгдөх юм бэ гэдэг нь чухал биш. Сар болгон орж байгаа. Яваанда 20 30 жилийн дээр мөнгө өрсгөл буюу орлогыг чинь тооцоод зээл гаргадаг байхгүй. Тэгэхээр санхүүжүүлэх боломж айгүй боломжтой. Хэрвээ чи гэрээг удаан хугацаагаар хийж ин тий гэрээ удаа хийж хангалттай гэрээнүүд байвал гэрээнүүд чинь яг орлогыг чи их үсэр болчихдог. Санхүүжилтийг чи их үсэр суурал болчихдог. Яг би нөгөө дараагийн юундаа ярих юм даа сонгох гэдэг. Тий. Яг тийм шүү тий. Гоё юун дээр бас Монголд хэрэгжүүлэх бас л нэг толгойн өвчин болж байгаа салбар хэсэг шүү дээ. Ер нь бол Монгол зогсоол байна, гаражийн асуудал байна гэл тий. Түвжирлээ, утаа гэл ер нь бол үндсэн бараг л нэрээ 2 гол асуудал байх шиг шүү дээ. Утаа тэгэл дээрээс нь түвжирэл. Тийм би яг Монгол руу ингээд манагчнаас Серб, Албан руу хөнгө оруулах. Харин яг тэрийг асуух гээд. Тэгээ ер нь нөхцөл байдал нь төвхтэй. Тэр юуны одоо юу гэдэг нь ус төрч юм уу тийм дүүргийн ч юм уу тэг хотын засаг дармартай тиймэрхүү асуудлууд бас байдаг юм шиг байлээ. Тэгээ тэр нь манайхтай их төстэй. Тэгээ дээрэс нь нөгөө нэг тэнд нөгөө Kafcraft худалдаа авч одоо баг болохоор ашиг бол тийм их гарч ирэхгүй болчиход байгаа. Гэж л хараад байгаа. Ерөөхдөө энэ Итали металтай харьцуулах чинь тийм. Гэтэ ямар ч байсан нээцээ. Тийм нээцээ Сербид одоо 3 4 гараж 2 гараж нэгцэн бодохгүй тэгээд дараагийнх нь орно.
Тэгээ яг яванда хөгжин гэдэг л юутай л хийсэн гэж ойлголоо л та тий. Одоо яг би энэ вебсайт дээр нээлттэй мэдээлэл хэлж байна л да. Одоо энэ Австрид жишээл багада 2 евро 50 центээр цаг нь явж байгаа. Цагийн хотын төгөөр болохоор 5 еврогоор явчихж байгаа зарим газруудад. Янз янз. Тэгээд хоногоор сараар гээл тий. 60 орчим цент цагийн. Тэгэхэр ч хэцүү шүү дээ. Их мөнгө оруулаад барьчдаг. Барилгын өртөг бол нэг хол зөрөхгүй шүү дээ. 20-30 баг. Гэхдээ цагийн төлбөр нь юу болчих. Яг би харьцуулж хэлээд Монголд очивол нэг ерөнхийдөө нэг ястаа нэг 50 цент рүү л орж ирэх байх. Тэгэхээр бас маш бодох хэрэгтэй. Тэгээд дээрээс нь чи уншсан уу? Улаанбаатарт 80,000 илүү 100,000 зөксөлийн хэрэгцээ байгаа гэж судалгаа гарсан байсан. Маш өндөртэй гарсан байсан. 80,000 одоо тийм ер нь бол за ихэнх нь гэр хороол төвийн юу гэхээр баг тийм байх шүү. Тийм байх. Ер нь бол нэг яасан 800 орчим 700-аас нэг 800 орчим мянган одоо автовэр Улаанбаатарт бүртгэлтэй гэхээр ер нь за 10% гэж бодоход ер нь тэгэж л таарах юм байна л та тий. Тийм тэгээд би бас сонирхоод үзсэн тэгээд айгу тодорхойгүй юм. Судалж үзсэн. Судалсан. Маш тодорхойгүй юмнуудээс яг тийм хийнэ гэж нэг мэдээ цацсан шүү дээ. Тэгсэн ирнэ тэгээд тэр айгу тодорхойгүй. Яаж тэр төслүүд л боо яах юм. Чон тодорхойгүй санагдсан. Тэгээ болох уу? Яа тэгэл амил хөгжиж байгаа. багаар хөгжил явуул л та ойлгомжтой. Багаар айгүй хурд. Хурд барилгын хувьд бол хурд гэсэн. Гэхдээ ер нь одоо ингээд манайхны хийгээд байгаа юмнууд чинь технологийн юмнууд тий. Одоо би яах 15 онд энд ирэхэд чинь энэ тийм интернет банкыг хараад би бүр юу вэ гэж бодчихсон. Тэгт маа голомтын смарт банкинг гэдэг нь бүр амар өндөр түвшинд очсон. Айгу хурд. Энд ирээд би ямар сайн аппликейшн тэгээд сүүлийн 5-6 жилээс яг тэр түвшинээр очиод би өнгөрсөн Монголд бэлэн мөнгө ашиглах юм байхгүй. Өнгөрсөн очиж бэлэн мөнгө юус ашиглахгүй QR код өгчсөн тэр талаараа л тэр талаараа өгсөн их яг тэр хэмжээнд дэлхийн юугаар л яваад байгаа. Тэгээ яг дэд бүтцүүд дээр л алдаад ерөөхдөө нөө эдийн засгийн л буруу юугаар л яваад л байгаа. Эдийн засгийн буруу үсэл буруу юу гэх юм бэ бодлого явуулдаг шиг хараад тах Европчуудаас их нь сураад байгаа. Нөрөөгийн нөгөө юунисан гэдэг байгаа шүү дээ. Бүх уурхайн байлгаа нэг сан төвлөрүүлээд хойж үдэ ашигладаг сан гэж хэдэн ч удаа туршилсан гэсэн. Яагаад тийм мангар хэмээ гэдэг би үнэхээр ойлгох. Яагаад тэр нөрөөг одоо би очиж үзээгүй гэхдээ нөрөөг Швед Австрид чинь энд бүх дэд бүх асуудлуудаа шийдсэн. Бүх хүмүүс нь амьдрах боломж хангагдсан. Бүх зам харилцаа, цэглэгаан, тог, услаан шийдсэн. Тэгээс мөнгө хадгалахаас өөр шаардлагагүй байхгүй. Тэгэхдээ Монголд шийдэгдэг өвчнөө асуудал баг чинь. Тэрийг одоо ингээд төвлөрүүлчихэл байгаа хальтаа санг төвлөрүүлнэ л гэж үзэж байгаа. Хойч үе сан баггүй. Тийм ер нь бол хэдэн он хүртэл гар хөрөхгүй мөрөхгүйгээ төлөлтэй байна. Тэгээ нэг туршлага судлал нэгэл энэ тэндээс очиж юм яг тэгж хуулж шууд хэрэгжүүлэх гэдэг нэг тийм бас нэг буруу тал ажиглагдаад байгаа шиг байна. Бүхэл одоо салбарт шууд хуулаад тэрийг Монголд авч хийх гэж боломжгүй байхгүй. Нэг бол шатараатаагаар боломжтойгоор тийм капиталист орнууд дээр очичоод ямар ч капитал цуглуулж чадаагүй гэж тэр юмнуудыг хуулж аваачаал тий юу гэдэг энэ ч хүүхдтэй сар болгонд хитэн төр өгд юм байл. Тийм хэцүүлшгүй тий. Бүх хүчээ гэх юм уу бүх санхүүжилтэл олон тийшээ цацаал шиггүй бол. Тий. Санхүүжүүний дээр. Тийм. Санал нэг байна. За хоёлаа 15 минут яг тал хугацаа маань явчлаа. Одоо хоёлаа Монголд Голомт банк гэж ажиллаж байсан. Тэгэхээр хоёлаа гадаадын банк Монголд орж ирэх гээд байна гэж мэдээгээр яригдаал ингээл улс төрчид яриалах шиг. Тэгээд яг миний ойлгосноор бас нэг 4-5 банк өөрсдийнхөө саналыг ирүүлсэн юм шиг байл. Тэгээд за Хятадын банк мэдээж хэрэг уулуурхаа 90% нь бол уулуурх байгаас манай эдийн засаг хамааралтай учраас Хятадд өөрсдөд нь бас ашиггүй Монголд банк гэрнэ гэж бол мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр за ямар үзэл бодолтой? За ямар ч банк орж ирсэн зөв. Ханахын ч банк орж ирсэн зөв. Ямар ч тохиолдолд тэндээс чинь нөгөө
өрсөлдөх чадвар руу сайжрна. Зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй, хүүгээр хэмжигдэхгүй банкны юмнууд орж ирнэ. Дээрээс нь гаднаас хөрөнгө орж ирнэ. Тэнд олон ажиллана, тий? Бүх юм суралцсан бүгд юм. Гэхдээ хүү эзээч Монголын банкуудын одоо байгаад байгаа хүүнээс 2 дахин буурна үнэс тийм үлгэр байхгүй. Ямар ч эдийн засгийн юу байхгүй. Одоо юу гэдэг Монголд бизнесийн зарилцаар дунджаар 1.5 жил хийгдэж тий 20 орчим хувьтай ч юм уу байлаа шүү дээ. Тэгэхээр чин гадаадын банкуд ч орж ирэнгүүтээ бизнесийн зээлч бай, иргэдийн зээлч бай 20% 12 зээл болох ямар ч боломжгүй. Нэгдүгээр шалтгаан шууд л ярьчих тий. Тэгвэл гадаадын банкуд ч бас мөнгө хэвлэхгүй шүү дээ. Тэр чин мөнгө хүмүүсээс босгож авч байгаа. Өнөөдөр еврогоор босгож байгаа. Өнөөдөр валютын эрсдэлд орох. Еврогоор босгож байгаа. Тэгээд тэр босгож байгаа мөнгө нь өнөөдрийн байдлаар 5-6 орчим хувьтай. 5 орчим хувьтай тийм босгож байгаа. Тэгээд дээрэс нь хэрвээ энэ мөнгөө Монголд хөрөнгө оруулна, Монголд зээл, монголчуудад монгол компаниуд зээлүүлнэ гэвэл бүр өснө ягаад гэвэл энэ эрсдэлтэй учраас. Ягаад гэвэл бидний улсын зээлчих зэрэгэл чинь дундаас жоохон хойш шүү дээ. Тэгэхээр зээлчих зэрэглээд байгаад хүүсдэг автоматар. Монгол ч гэсэн тэр систем явуулж байгаа. За тэнгүү чи нэг 6% орчмаар эндээс мөнгө босголоо. Очоод яах вэ? Жилд еврогийн ш Монгол 6% ундаг. Дунджаар 6-аас 10%, зарим жилд 10%. Тэг чи дийг Монголд өнөөдөр 1000 еврогоо юу гэдэг 4200 боллоо гэхэд жилийн дараа 1000 евро чинь биш 4200 чинь биш 4200 чинь 1000 евро болохгүй байхгүй. Валютын төрөн дээр 950 бол. За тэнгүү тэрний чинь дахиад 5% эрсдэл. Ойлгож байна. Тэр чинь нэгээд энэ хоёрыг чи эрсдэл барыг нийлээд эрсдэл жоох зардал нь нийлээд барыг 9% бол. 9 10% гэж тооцчих. За юугаа айгу тоймор хэлж 10%. За дээрэс нь банк чинь зүгээр нэг дэлгүүр биш шүү дээ. Банк чинь банк байгуулахын тулд тэр маш олон Монгол банкны бүх шаардлагуудыг хангасан програм хангамжтай байсан. Програм хангамж чинь хэдэн саяар яригдсан шүү дээ. Ажилтна, түрээс, тий? Эдгэр чинь нийлээд ашиглалтын зардал эдгэр чинь нийлээд дахиад нөгөө нэг ашигынхаа 20-30% бол. Тэгээд дахиад нөгөө нэг хүн нэрээ яриад ирэхэр чинь дахиад нэг 5% нэг. За 15% боллоо. Тэнгүүд ч одоо юу үлдэж? Тэр чинь ашиг хийх хэрэгтэй. Тий. Тэгээ банкны хүүгийн зардал чинь ашиг чинь доор ажил 5% байхгүй. Тэгээд 20% өгөх. За энэ тэгэхээр бид нар хүүн дээр нь хүлээлттэй байх ямар ч боломжгүй гэж хараад байгаа. Яг өшөө нарийн тооцоо моцоо. Гэхдээ энийг багаар хийх нэг улстай. Би одоо нэг жоохон үнсрэг болох гэдэг. Өөр улсууд те ашигтай ашиггүй байх нь хамаагүй. Энэ бүх зээлдэгчдийн цуглуулъя гэдэг гэж үзэх юм бол хүү буурч болно. Зээлдэгч нартай ашигтай боловч явандаа нэг эн чин төгс бус өрсөлдөж байгаа хгүй. Монгол банкуд чи яаж хэрэглэгчдээс сарын жилийн 13 4% таваад 24 25-аар яаж ингэж дундаас нь мөнгө олдог бизнес шүү дээ. Мөнгө татаад хүү төлөөд тэрийг гаргаад тэгээ ашиг олдог бизнес авах. Тэгтэл тэр зарчмаар явахгүй. Ашигтай ашиггүй нь хамаагүй. Нөгөө нэг хэрэглэгч төлдөг хүүгийн 0 ямар ч хамаагүй Монгол банк хий. Гэт явах юм бол энэ төгс бус энэ нөгөө юуны өрсөлдөөнийхөө хууль мөлний яцыг мэдэхгүй байна. Бас хоёр дахь юм байна. За хүүн дээр бол нэг тийм хэрвээ бизнесийн зарчмаар бол тийм хүүгний айхтар болохгүй. Нэг 2-3-оор татвалддаг байна. Ийм яг би зүгээр хөвдөө ингэж бодсон. Гадны банкуд за ритейл гэдэг жижиглэнгийн жижиг зах зээл гэх юм уу жижиглэнгийн худалдаач гэх юм уу хаан банк голомтой банк гэдэг ч юм уу том банкнууд мэдээж орон нутаг юм уу юм хийдгээр хийгээл явах. Гаднаас орж иж байгаа компаниуд юун дээр анхаарч орж ирэх болов гэж зүгээр л хөвгний үзэл гадны хөрөнгө оруулалтын дээр юм уу нэг бол нөгөө уул уурхаа дээр төвлөрөлжил юм том одоо бизнесмэнүүдийн жишээлбэл авч ажиллах байх л гэж бодож байна. Тэрнээс одоо жижиг зээлэн дээр бол мэдээж хэрэгдэд нэр тийм юм хийхгүй байх. Яг тэгвэл тэгэж олон салбар хийх шаардлага байх шүү дээ. Одоо хаан банк бол орон нутгийнхээс орон нутгад хаан банкны салбар нэгжтэй байх тийм. Тий хаан банк чинь сум болгонд л. Тэгэхээр
яг том гадны компаниуд бол одоо жижиг сажиг тэмцэх зээлэн дээр би бол орж сонирхолтой ажиллахгүй л тийм хэл баг. Тийм зээл болохгүй. Яг банкуд зээл болгож магадгүй нэгдүгээрт. гэж харж байгаа. Хоёрдугаарт ер нь сорчлоо шүү дээ. Монголын бүх том зээлдэгчтэй. Тийм. Тэр бол тийм том зээлдэгч юм. Тэгэхээр одоо хаан банк, голомт банк гэдэг ч юм уу том харилцагчтай алдах асуудал орж байгаа хэрэг. Ямар ч удаан хугацааны харилцаа тэгэл жилийн 20%-тэй байла. Жилийн 15% юу гэдэг MCS-тэй очиод жилийн 20% биш жилийн 15%. Яг хоо MCS-мэс гэдэг бүр меганууд нь гаднаас зээл авдаг л байна. Яг хоо юу гэдэг Max Group дээр очиод юм уу те. Жилийн 20% чи 15% байлгаа. Тэднийх юу гэдэг 100 тэрбумын зээлтэй гэж 5% хэрчтэй. 5 тэрбум 100 тэрбумын зээлийн 20% гэдэг чинь 20 тэрбум шүү дээ жилдээ. Тэгээд 20% юу чинь 5 тэрбумаар л багасгаад өгье гэсэн үг гэж тэр компанид амар ш. Дээрээс нь тэгэл гадны банк гэдэг чинь барьцаа авна шүү дээ. Тэгэл бүх барьцаанууд нь юу тэр гадны банкуд дээр очих. Гэхдээ хамаагүй тэгэл өрсөлдөөнөр л явах байх л та. Хамгийн гол нь хүү бөөн гэсэн хүлээлт бол амарч төвхтэй хэцүү байна. Хоёрт нь тэгээд яг тодорхой болоод юмгүүдээ тэгээд тэр том харилцагч нараа яах юм барьцаанд авсан хөрөнгүүд яах юм тэр хуулиараа зохицуулах. Гадны банкнд зориулсан хуулийн зохицуулалт энэ гэж бол байхгүй бах тий одоо яг тийм бол байдаг бах тий хийх л стол болж таарах бах л та гадны банк орж ирвэл. Гэхдээ ер нь бол гадны банк орж ирэх юм бол Монголд кал болно шүү. Тэгэхээр яг л бус банкуудаа адилхан л явна гэсэн. Яг хөө зүгээр юу ярих нэг төв банкнаас нэг бахан юм авдаг юм шиг л шүү дээ. Шөөрөлт юм уу. Жилчингээл шалгаж идэв шүү дээ. Нөгөө банкны нэг KPI үзүүлэлтүүд байна шүү дээ. За муу зээлдэгчэнд хэд байх хэвээр тийм нийт хөрөнгийнхаа татан төлөвлөсгийнхаа хөрөнгийнхөө 80% 70% л гарах боломжтой. Бусдыг ингээд бэлмөнгөөр байршуулчих хэвээр нөгөө хөрөнгө чадвараараа хэвээр liquidity гэдэг. Тэгээ тэр бүх шалгууруудыг хангаал явуулах л та. Түрүүн чиний нөгөө хэлсэн за гадны банкуд за нэг ашиг олохтой биш гэдэг нөгөө үнцэрхэг гэдгсэн шүү. Тэрэн шиг яг бас за юу тий мэдээж хэрэг зах зээл нь бол жижиг тэгж компаниуд сонирхоод байхаар ус бол биш шүү дээ. Манай зах зээл өөрөө жижиг хүн ам багтай. За тэгээд одоо мөнгөний эргэлтэнд бол бүр харьцуулж шүүс. Тэгэхээр манайх нэг тийм том банк бас хүлээгээл дуртай банк ороод ирнэ гэж харах бол юу л бах гэж бодож шүү дээ. Яг жишээлбэл за Солонгосын банк манай одоо нэг албан бусаар ч юм уу 50-60 мянган монголчууд ажил хөдөлмөр эрхлээ Солонгост амьдарч байгаа тийм. Тэр нэг мөнгөн гүйлгэн дээр бас зөвхөн тэн дээр байгаа. Яг би төлөөлөгчийн газар гэж. Олон улсын корпорациудыг хараад тахаар чи ингээд нэг сегментэд чи мөнгө алдчих болно. Нөгөө сегмент нөгөө төнөхтэй байхгүй. Тэгэхээр стратегийн нүүдлүүд хийдэг байхгүй. Одоо юу гэдэг нэг өөр хүнийг оруулахгүй ч юм уу тийм. Өөр бусдыг оруулахгүй тулд алдагдaltaй имиж, алдагдaltaй прожектус явуулна. Өөр хүн зах зээлд оруулахгүй гэсэн санаа. Хоёрдугаарт манайхыг бас ирээдүйд томорно авах гэж эртнээс баазаа бэлдэх нэг тийм харж байгаа. Явандаа томорно ингээд зах зээл сайжирна. Энэ Орсын дайн дуусан ч гэх юм уу. Тэнгүүд нь тэр үднийг санхүүгийн төвтэй байж ивэл болох гэдэг байгаа. Тиймэрхүү хөшүүрүүд бас байж байна. Гэхдээ ямар ч олон төрлийн юм зөв. Гэхдээ миний ойлгосноор өөртөө орж ирэхгүй юм биш үү? Хин ч оруулахгүй Монголын банкуд л лоббитай хинэг ч оруулахгүй гэдэг. Тийм байх ерөнхийдөө хэцүү шүү дээ. Тэр чи одоо нарийн ширийн юмнууд нь өстой яаж яваа? Би банкнд байж лээсэн. Тэгэхдээ бас гадны банкны яриа яаж лээсэн. Тэгэл учир мэдэх. Тэгвэл ер нь бол олон жил яригдж байгаа л яг зөв яриа шүү дээ. Эхлээд төлөөлөгчийн газраа нэн тэгээд төсөл нь 1-2 жил үргэлж банк гэдэг чинь зөв биш. Айгу том юунуудыг шалгуур үзүүлэлтүүд янз юм бин. Тэгээд хүмүүсээ сургана. Тэгэл бүх юмаа тэгэл төлөвлөн тэгэл их цаг хугацаа шаардна л та. Тэгээд тэр хугацааг тооцоод орж ирэл сайн л. Тэгж л харж байна. Тэгэхээр муу юм байхгүй. Тэгэхээр хүүгийн хүлээлт багасна гэдэг нь ерөөхдөө хэцүү дээ. Хүлээлт нь иргэдийн хүлээлт
өрсөлдөл их байх шиг байна. Одоо мэдээж хэрэг зээлгүй ч юм уу одоо аппликейшны зээл гэж бас гарцсан. Зээлгүй хүн баг байхгүй болчлаа гэл нөгөө банк орж ирэхээр хүү буурна л гэсэн хүлээлттэй л байгаад байгаа шүү дээ нийтээр. Үгүй ээ тэр одоо уус иргэдэд ороо зээл болохгүй шүү дээ. Харин Хин гаднаас орж ирэл тэтгэврийн зээл болох сууж байгаа. Тэгэхээр яг л нөгөө том юм руугаа л анхаарч ажиллах л та. Яг нөгөө банкудад зээл болгоод дамаараа буурч болох. Гэтэл өрсөлдөө явууч шүү дээ. Хүн банкны өрсөлдөө гэхээс үйлчлэгээний өрсөлдөөж байдаг ч юм уу юу ч гэдэг. Тийм энэ талын ханшийн төргийн ханшийн судларал чинь тэгэл ерөөхдөө зээлийн хөдөл баттай шүү дээ. Ханшийн судлараас бол зээлийн өндөр байна шүү дээ. Ягаад гэж Монгол банкчинд төв банкны үнд цаас гэж үүдэг те. Банкуд өөрсдөө байгаа илүүдэл мөнгө Монгол банкнд хадгалуулдаг гэсэн үг. Тэгээд тэндээсээ хүү авдаг. Тэрийг бодлогын хөв гэдэг. Бодлогын хөв өндөр тавьдаг. Бодлогын өндөр тавьчих нь банкуд чинь илүү байгаа мөнгө хамаагүй зээл рүү болохгүй тийшээ тавьж байх гэдэг. Тэгэхээр чинь бас хэрэв бодлогын хөв буурчих юм бол зээлийн хөв буурал хадгаламжийн хөв буурна. Тэр хадгаламж буурчвал яа тийм хүмүүс мөнгөөрөө тоолорлоо. Тэгээд доллар чи эн чинь бидний юм домин юу л гинжээ өрөөл гарсан. Ингэчүүл. Тэгэл энэс гарах ганц арга чинь тэгэл гадаадны тэнцлээ эргүүлэх илүү их валют оруулж ирэх. Тэгээ илүү бага импорт хийх. Эсвэл импортоос давж юу хийх. Дээрээс нь одоо юм утгагүй мөнгө хэвлдэг юм уу болох хэрэгтэй. Тэгжиж л хоёр юм л яаж байгаа шүү дээ. Мөнгө нэгдүгээр бид нар хит их доллар гаргаад байвал доллар гадагшаа гараад байвал доллар ч олдц багтаа л тэгэнгүүт чинь. Одоо юу гэдэг цагаан сарын өмнө доллар өсдөө шүү дээ. Ягаад гэвэл бүгд доллар аваад гадагшаа бараад. Нэгдүгээр тэгж яаж байгаа. Хоёрдугаар энэ нийлүүлэлт тал. Нөгөөх нь болохоор монголчууд төв банкнаас ингээд төсвийн яадаг тийм үү. Ямар утга учиргүй зардлаа нөхөхийн тулд шууд төгрөг хэвлэдэг. Тэгээ төгрөг олдоод ирэнгүүт яах. Доллар багсан. Тэгээ яг л тим хоёр зүйлээс л. Тэгээд бод чинь тэтгэврийн зээл хаадаг. Ямар мөнгөөр хаадаг. Улсын төсөв батлагдчихад байгаа. Улсын төсөв батлагдчих тэр хөнгө тэтгэврийн зээл хаагаад. Тэгээд тэрнээс чулж инфляц 10% шууд тийм амир эффект байна шүү дээ. Миний хайртай Женко. Ийм л юм та. Тэгээ энэ бүт чинь макро эдийн засаг гэж яриад байгаа юм л та. Амар холбоотой. Тэгэл ч бодохгүй 5-7 ч илүү тэр мөнгө авсан гэдэг. 5-7 тийм их мөнгө байх боломжгүй шүү дээ. Чи компани тийм их бэлэн мөнгөтэй явна гэдэг юм байхгүй. Компани 5-7 тэр үр үсгээл тэр мөнгөний хаанаас гарч ирэх. Одоо нэг хевлэхгүй л дээ тэр их найт төгрөгийг хевлэхгүй үсгэл явчихдаг шүү Монгол банкнаас. Тийм байх тэр. Тэнгүүд зах зээлт мөнгөний нэлэлт гэсэнгүүд тэгэл хүн болго мөнгөтэй болол ирэнгүүд нь талгааны ажилтдаг хүмүүс нь валют олгол хийв. Тэгэл валют нэгсэн. Зэ. Нилээ яриа өрнүүллээ барга 30 минут яг л болж байна. Тамаас сонирхолтой яриа. Тэгээ дээрэс нь гоё мэдээлэл өгч байгаад баярлалаа. Тэр болгоо мэдээж хоорондоо ингээл айхтар нарийн ширээ мэрэгжлийн юм ярилцч чаддгүй. Тэгээ нэг өвтөрч одоо Монгол залуучууд 15 оноос бараг цуг ажиллаж байгаа тийм. Тэгэхээр оюутан ирээл номын сандаа цуг суун. Хичээлээ хийн. Шөнө ажил хийн тийм. Номын сандаа цуг суун. Шөнө ажил хийгээл тэгэл сургуулаа ямар ч хэсэн төгссөн тэгээд дор ажилд орцсон ингээд мундаг явж байгаа. Бас нэг мундаг залуучуудын төлөөлөл басан манай найз зун дээр гэж юм залуу байгаа. Тэгээд баярлалаа гэж. За цуг. Сайхан яриа бас цаг зав гаргаж их ажлын дундуур. Яг бас бас ажиллаараа гайг болчихсон би ч сайн. Оны өмнө их ажилтаа байсан. Төлөлтийнхэн чинь оны өмнө төлөлөлнө. Энэ жилээ, эх 5 жилээ. Тэгээд бид нар чи яг төлөвлөлт гингүүд нь ингээд бид нар харчиж байгаа шүү дээ. За ийм юм ашигтай ийм бизнесүүд нийшээ хөрөнгө оруулалт. Гэтэл энд чинь болохоор бидний төлөвлөсөн ашиг орлого
мөнгөн дээр ч суурлаад дараагийн санхүүжилтанд шийдэх тох. Тэр корпорацууд чинь ингэж явдаг. Бид нар чинь яг нөгөө хэрэг мөнгөөр жишх нь яах нь тэрнээс нь хамаараад зээл нь хөдлөн зээлийн хүн өсөж буурна. Тиймэрхүү л. За тэгээд хоёр эхний сэдв крашин юу бол маш гоё сонирхолтой. Ер нь бол Монголд би бол ирээдүйд ийм ялангуяа тийм олон давхар крашин системийг бүр гоё нутгшуулаасаа гэж боддог. За дээрэс нь банкны юу ч гэсэн мэдээж хэрэг өрсөлдөө үүсгэх нь тэгэл бүхэл боломж нь бас нэгдээд зах зээл нь өргөжөөсэй л гэж боддог. За баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт. За баярлалаа. За ингээл дуусгач.